Чи яагаад ингээл ихтэй голгоцсон ишиг шиг хачин царайлаа суугаад байгаа юм? Би зүгээрээч. Битгий санаа зов. Зүгээрээ битгий санаа зовгүй шүү. Би чиний төлөө санаа зовхгүй бол одоо яах юм болж байна? Яасан? Ажил төрөлчин болох байгаа дараа дарга зэрэгтэйгээ муудалцсан. Би зүгээрээ таач битгий санаа зов. Битгий санаа зов зүгээрээ л гэдэг юм. Гэхдээ би чиний төлөө санаа зовхгүй бол өөр хэн санаа зовх юм болж байна? Аяах. Хүүхэд уйлахаараа хөгшин өгөхээр мэдгий. Настаа болоод би чам хэрэггүй болж байгаа юм байна л дөө. Хайгуул дотроо намайг хурдан өгөхөд өгөөсэй гэж бодож байгаа да. Би тэгж бодож байгаа бол зүгээр чамд ёор садаа болохгүй мөдхөн өнгөрөөд очно гайла. Ээжээ. Хөөний оюутны байрнасаа гараа. Өөр ингэсэн хорон байртай болно гэж бодлоо. Та ямар хүүгийнхаа цалин мэддэггүй шин. Банкны хүү мөнгө зээл гэж амар өндөр байна. Тэгээд нэг хүнээс мөнгө зээлдэг юм уу гэж. Юуны чинь өр зээл вэ? Хүмүүний өр зээл гэдэг чинь айхтар юм. Юу н хотод нь цадсан ч хоншоор нь цаддаггүй гэсэн үгтэй юм шүү. Чи одоо юу ч хөө яснаа бодвол ажил тавал ажилтай. Умгарч гэсэнтэй. Өөрийн гисэн орон байртай. Амтын ахтууд нэр хүндтэй яваагаа миний хүү ихм гэж бодоод баярлж яв. Ижив эндээ. Яг үнийг хэлэхэд хүн одоо ингэж багшиж эхэлснээс хойш энэ оюутны умгар жижиг өрөөнд бишүүдээ л хугацаа өнгөрүүллээ. Анураад манад ирээд 4 жил болж байна. Гэхдээ тэгээд таны ач хүн маань ч гэсэн том болж байна. Ингээд зарим багш нарыг хараад хахад болоолох. Ер нь би яагаад болдог юм гэж. Мэдхгүй. Чи дуугаа суугаад. Үгүй ээж. Чи дуугаа сууж байгаад миний үгийг сонс. Ер нь ч тэгээд хүний үгийг сонсож сур. За хүмүүс. Буруу замаар олсон хоолой дээр тэгэлнэ гэсэн үгтэй юм. Чи намайг амьд байгаа цагт нэг муу орон байрны төлөө өөр зээлэнд орж амьтны хүүхдийг буруу дүгнэж, алга үзэж, хээл хахуул авч нүдний улаа болоод үдсэн байгаарай чи. Тэгж ярих юм бол би чамтай шал өөрөөр ярина шүү. Ер нь ч тэгээд хүн зөв явах юм бол өөрөө толгой орохт оронтой болох нь байтугай өөрөө л энэ ч толгойг мэдэх цаг ирдэг юм. За битээ муухай царайлаа суугаад наад цайгаа уучихын хоол унднаас ид. Чим ирж орж ирэхин зүгээр. Анураад мэндэ чимийн жоохон л төвчж надад ч гэсэн сайн сайхан амьдрах хүсэл мөрөөдөл байгаа. Би удахгүй энэ бүхнийг дуусгачгаад чинийхэн тэр хүсээд байгаа сайн сайхан байр байшин тагаа бол заавал чамд амлаа. Харин тэр хаан байгаа нь мэдгэдэггүй. Яагаад найзыг минь хөнөөсөн нь ойлгохдохгүй байгаа алуурчинг би хаанаас олох вэ? Байна. Сайн байна уу? Би мөрдөн байцаагч том мад байна. Орой залгсан дуучлаарай. Алтан тулгаа. Ярих боломж байна. За. Та боломжтой бол яг одоо шүүх хэмлэг дээр өрөөд ирэхгүй. Шүүх хэмлэг дээрээ? Тий. Асууж тодруулах хэдий юм байна. Би одоо хачлаа.
Аюулынхаа төлөө энд байгаа гэдгийг бодох ёстой. Хибэ! Хүй! Яг юм тийм вэ? Хүй ингэж ярих гэж ёо. Сайн уу? Сайн. Чи нараа сургууль дээр юу хийж явж байгаа юм? Хатаа уулзъя. Эсвэл чамаас заавал зөвшөөрлөх хэрэгтэй юм уу? Гүйлдэ. Зүгээр багш байхгүй ээ. Харин би л байна. Оо ямар хачин юм бэ? Байхгүй. Уг нь намайг энд хүрээдэр гэж дутсан байхгүй юу? Ингээд манай ахын сэтгэл санаа нь ямар хөө юм? Хөөхий дөө найз алдчихад хэцүү л байгаа бит. Тэгэл санаанд хайгуулдэ. Ямар ч байсан аюулгүй л байгаа. Аюулгүй. Тэ. Аюулгүй чи үсүүг юм. Манайхад ямар нэг аюул тохиолдсон юм уу? Үгүй. Зүгээр надад бол гэж хэлж байгаа байхгүй чам. Чи одоо ийм төрлийн юм гацаа сандруу юм хайшин. Хөө яач юм. Би гацаад байна. Өөрөө ч мэддэггүй юм байна л та гацаа сандруу гэдгийг. Гацаад юм. Үнэлэн та. Ингээд нөгөө чиний дарагч яйцээ. Табак гэлөө. Хайцээ. Табуко маа дарга биш дээ. Хамгаалтанд гарч байгаа. Чи яг өдрөл нутаха. Хамгаалтанд гарч ин манаа гарч ин гэх юм. Ой заадах явлаа. Би мэддэг утаа шээ. Ой чи мэдрэл бас дээр нь гацаа заяа. Чи над модны хооронд толгойн буу болоо ирчих тэгвэл арай сүртэй. Даниста! Аашгүй мод хилцэн дарга сайн уу? Ишээсөө. За. Цай, кофе юу вэ? Эсвэл аршаа уу? Зүгээр дарга. Ажил ихтэй байгаа. Таныг дуудсан болохоор яагаад хүрээд ирлээ. Тэгээ таны юу хэлэх гэсэн болов. Ойд чи улс төрийн нөхцөл байдал аль аль нь хэцүүхэн. Ер нь өмнө бужигнаатай байна шүү. Тийм ээ дарга. Энэ жил сонгуулийн жил болохоор бид маш их хариуцлагатай ажиллах ёстой. Би чамайг дуудсны учир бол Ширүүн та хоёр сайн харилцаатай юм аа. Их эртний нөхөс суусан. Тийм ээ дарга. Ширүүн даргын нэмэлт одоо эзэрлэгтэй яваа. Би чамайг ширүүнд их үнэн юм аа гэж ойлгож байна. Гэхдээ дарга энийг би сайд гэсэнгүй энэ асуулт юм. Чи ширүүний өмнөөс хүч чадах. Дарга би чинь төрийн албаа хаагч үү. Маш зөв хариулт. Тэгвэл үүнээс хойш би чамайг юунд хүргэж болох тухай бодож байвал чи татгалзахгүй шүү дээ. Яалаа гэж дарга. Танд юу татгалзах вэ? Чам шиг шудраг мэрэгсэн сайн ажилтан хилцэн даргаас дээшээ явах нас нь туршлаганч бай. Би энэ дөр үз. Яалаа гэж. Над та ийм хүндлэл үзүүлж байгаа юм чинь би насан туршдаа танд талархаж явна шүү дээ. Зүгээр тэгж битгий сурчих. Зүгээр хариу талархаж сурвал болох юм тэр. Би танд яа талархаа мэдэхгүй л да.
Чи Широоны юу хийж байгаа? Юу хэлж байгаа? Юу хийхэд төлөвлөж байгаа бүгдийг надад мэдээлж. Ямар ч байсан хохирогчийн шүүхэн мэлгийн магадaltaй танилцлаа. Мөсөчөө. Танаас гоё. Хохирогч гэж тагж битээлэр. Надад сонсогдоход. Хэвгүй сонсогдоод байгаа. Оршигөрөө. Танаа найзыг хөнөөсөн газар энэ хэрэг үлдэгдээгүй тогтоогдсон. Хэргийг өөр газар үлдээд шинжирч авчирсан. Тэр аль нэг тийшээ явна ч юм уу, хүнтэй уулзсан ч юм уу тэгж хэлжсэн үү танд? Тэр өдөр битээр ямар нэгэн байдлаар уцаар холбогдоогүй. Та үний хэлж байгаа үз. Би танд худлаа ярьснаар ямар ашиг байх вэ? Надад их хүнслэл байхгүй. Та надад танаа найзад дүү байдаг гэж хэлж байгааг үздэй. Энэ тийм чухал юм гэж байна. Хэргийг илрүүлэхэд бүх зүйл чухал. Бүх зүйл. Ойлголоо. Уучлаарай. Тэр дүү нь хаана байдаг? Тэр дүү нь ер нь тэгээд хаяах нэг ирж очтгол гэсэн. Тэгээд хийж хол байдаг юм да. Солонгост байдаг сурахтаа. Та тэр дүүтэй холбоо явах хэрэгтэй байна. Нэг холбоо тогтоох гэж үзээч. Тэгье. Би хийчихье. Тэр дүнчтэй тэгт архинд орсон. Морита тоглоом тоглодог. Ямар жаахан тэгээд бүтгэхгүй талын юм байна. Тэг тусмаа тэр үнээс ямар нэгэн сэжүүр гарч ирж магадгүй. Ойлголоо. Би хийчихье. Миний найзыг хөнөөсөн мусан туршнуудыг олж авахын тулд надаас шаарддаг бүхэнд би танд туслахад бэлэн байна. Би танаас нэг юм тодруулчих. Тэгээд танаа найз гэрлэгчээсэн бүсгүүтэйгээ яг хайр сэтгэлээрээ холбоотой юу? Мөрдөгч. Би таны асуултыг нэг л ойлгох боллоо. Та яг юу гэдэг вэ? Том санхүүгийн группийн ганц өв залгамжлагч бүсгүй. Жирийн нэгэн сэтгүүлч залуутай гэрлэн гэдэг. Мөнгөний төлөө нүдэ ухаж өхөөс буцахгүй болсон энэ цаг үед нэг л сэжигтэй санагдаад байгаа юм да. Мөрдөгч. Би хорвоод ирэх ганц найзын өмнөөс танд хэлж. Та үгээ бодож яраарай. Харин ч би хөө гашууд автсан энэ үед чинь элдв юм асууж шалгаагаад яах вэ гэдээ аяар чинь зөндөө явах болсон шүү. Юу гэсэн үг? Ойлгосонгүй. Та гурав чинь 10 жилийн нэг ангийн хүүхдүүд гэвч тийм ээ. Би нэг өмнө нь хэлсэн шиг санагдаж байна. Та ч гэсэн хүүхд байхдаа Маяад хайртай байсан гэвч. Та намайг баяцааж байгаа юм уу? Эсвэл энэ хэрэгтэй холбогдуулан сэжиглэж байгаа юм уу? Та багш гэхээсээ илүү